Өнгөрсөн 2 хичээл дээр Facebook, TikTok гэдэг төлбөртэй зарчилгаа явуулдаг платформуд дээр хэрхэн зарчилгаа явуулах вэ гэдэг талаар сурсан байгаа. За энэ удаагийн хичээлээр хэдүүлээ тэр төлбөртэй зарчилгаан дээр явуулж байгаа метриксүүдийг нь хэрхэн уншдгийг, юу илэрхийлээд байгаа юм бэ гэдгийг хамтдаа ярилцъя. Facebook, TikTok, за Pinterest, YouTube, Snapchat гэдэг юм ингээд төлбөртэй зарчилгаа явуулдаг платформуд байгаа. За энэ платформуд дээр байдаг бизнес менежер гэдэг одоо бид нар бүгдээрээ сайн мэддэг болсон байх тийм. Энэ бизнес менежер дээр байдаг энэ арийнхны метриксүүдийг уншиж сурснараа ямар давуу тал үүсэх вэ гэдгийг одоо хэдүүлээ ярилцах гэж байна. За энэ метриксүүдийг уншиж чадахгүй бол таны явуулж байгаа тэр төлбөр дээр зарчилгаа чинь хэр сайн яваад байгаа юм бэ? Аль нь сайн яваад, аль нь муу яваад, алигаа одоо үргэлжлүүлэн цааш нь явуулахыг, алийг нь болиулах юм бэ гэдгийг мэдэх боломжгүй болчихно гэсэн үг. Тийм болохоор хэдүүлээ өнөөдөр энэ метриксүүд гэдгийг маш сайн уншиж сурнаа. За бүгдээрээ бал цаасаа гаргаад бичих юм байвал бичиж аваа, тэмдэглээд яваарай. Энэ бол маш чухал хичээл байгаа шүү. За хэдүүлээ миний Facebook бизнес менежер руу ороод тэгээд метриксүүдийг нь бүгдээр хамтдаа ярилцаад явъя. За энэ ингээд миний юу руу ороод ирсэн байна. Бизнес менежер руу ороод ирсэн байна. За одоо энэ дээр харагдаж байгаа метриксүүд гэж хэлээд байгаа энэ үзүүлэлтүүд нь болохоор энэгээр ингээ харагдаж байгаа энэ одоо үзүүлэлтүүдийг хэлж байгаамаа. За эхнээс нэдүүлээ ярилцаад явъя. За энэ хамгийн ихнийх нь бол нэр нь байж байгаа. За энэ delivery буюу одоо энэ кампайн одоо явж гинэ үгүй юу гэдгийг нь илэрхийлж байгаа. За энэ budget буюу хэдэн доллараар энэ кампайныг явуулж байгаа юм бэ? Өдрийн хэдэн доллараар явуулж байгаа. Эсвэл lifetime гэдгээр нь бас тохируулж болдог. За энэ болохоор хэдэн доллар нийтдээ зарцуулсан байгаа юм бэ гэдэг нь үзүүлэлтнээс харагдаж байна. За энэ hold rate, hook rate, hold rate гэдэг ийм хоёр үзүүлэлт байгаа. За энэ хоёр үзүүлэлт бол сүүлийн нэг жил гарны өмнөөс ч юм уу ерөнхийд нь ингэж хэрэгэлдэг болсон нэг ийм үзүүлэлт байгаа. Энэ бол бас нэлээд чухал үзүүлэлт. За hook rate гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхлээр таны явуулж байгаа тэр creative чинь 3 секундаас цаашаага ер нь 3 секундыг цаашаага хэдэн хувь нь үзэж байгаа вэ гэдэг ийм үзүүлэлтийг хэлж байна. За харин hold rate гэдэг энэ дараагийнх нь энэ үзүүлэлт нь болохоор за 3 секундаас хойшоогоо таны энэ явуулж байгаа видео энэ creative чинь хэдэн хувь нь үзэж дуусгаж байгаа вэ гэдэг ийм үзүүлэлт байна. За hook rate нь болохоор 45.142% гэж одоо энэ дээр харагдаж байна тийм. Энэ бол боломжийн гайгүй сайн үзүүлэлт гэсэн үг. За ер нь бол 30%-аас дээшээ байх ёстой гэдэг ийм бас юу байгаа, дүрэн байгаа. За бүр 70% 70%-аас дээшээ гарцсан ч ийм бас юунууд байдаг юм билээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр таны дээр явуулж байгаа тэр creative чинь hook нь хэр сайн байв гэдгийг, сайн байна вэ гэдгийг одоо энэ дээрээс харж болно гэсэн үг. Энэ хэрвээ 30% та хүрэхгүй 20%, 15% байгаад их юм бол таны явуулж байгаа тэр creative hook нь маш муу байна. Hook-ээ өөрчлөө, hook-ээ сайжруулаа гэсэн тохио юм байна. За дараагийнх нь болохоор энэ hold rate гэдэг нь болохоор 21/144% гэж байна тийм. Энэ бас боломжийн үзүүлэлт байгаа. За энэ бол ер нь нэг 15%, 10%-аас дээшээгээ байх ёстой гэж бас үздэг. Тэрнээс доошоогоо байвал таны тэр creative чинь арийнх нь hook-ээс хойших тэр одоо гарч байгаа дүрс бичлэг элдв 7 юмнууд чинь structure нь бас буруу байна, болохгүй байна. Ямар нэгэн дутагдж чинь хүмүүсийг хангалттай одоо ингэж хоош нь үзүүлж чадахгүй байна гэдгийг илэрхийлж байгаа тоо байгаамаа. За дараагийн үзүүлэлт нь impression гэдэг юм үзүүлэлт энэ. Impression гэдэг нь болохоор нийтдээ таны явуулж байгаа тэр advertisement creative чинь нийт хэдэн удаа дэлгэцэн дээр гарсан бэ, харагдсан бэ гэдэг тоог илэрхийлж байна. За cost per purchase гэдэг үзүүлэлт нь ойлгомжтой тийм. Энэ нэг удаа борлуулалт хийхэд хэдэн төгрөгийн зардал гараад байгаа вэ? Маркетингийн зардал нь хэдэн төгрөг гарч ийн, хэдэн доллар гарч ийн гэдгийг харуулж байна. За энэний дараагийн болохоор unique link clicks гэж байна. Нийтдээ хэдэн удаа линкэн дээр дарж орсон бэ гэдэг тоог харуулж байна. За дараагийнх нь болохоор cost per unique link click гэж байна. За энэ болохоор 0.36 цент гэдэг тоо гарч ирж байна тийм. Энэ болохоор ойролцоогоор 50-аас 1 центийн хооронд байх ёстой. Мэдээж хэрэг 50-аас доошоогоо байвал сайн, 1-ээс дээшээ гарвал
муу болоод явчихж байна гэсэн үг тийм. Хэтэрхий үнэтэй одоо нэг клик дарах тутамд $1 дээшигээ байгаад байх юм бол хэтэрхий маш үнэтэй зар сурталчилгаа явуулж байна гэсэн үг. Тэгэхээр өөр түрүүчийн хэлдэг шиг тийм таны дээр явуулж байгаа creative чинь бас сайн хүмүүсийг татахгүй байна, хангалттай олон хүмүүсийг оруулж үзэхгүй байна, сонирхлыг татахгүй байна гэсэн үг. Тэгэхээр creative солих хэрэгтэй гэдэг юм тохиог илэрхийлж байгаа. 0.5 центээс 1 центийн $1 хооронд байх ёстой. За тэрний дараагийн үзүүлэлт CPC гэдэг үзүүлэлт байна те. CPC буюу cost per click гэж байна. Энэ мөн ялгаагүй 0.5 цент орчим байх ёстой. Тэрнээс доошоо байвал мэдээж хэрэг сайн, тэрнээс дээшээ байвал бас жоохон үнэтэй байна гэсэн үг. А гэхдээ яг бүр ийм 100% тийм байх ёстой, ийм байх ёстой гэдэг ийм одоо дүрм бас байхгүй. Энэ бол ерөнхийд нь ингээд ихэнх dropship хийдэг, e-commerce хийдэг хүмүүсийн ярьдаг л ийм тоонууд. Тэрнээс яг одоо тийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй гэдэг Facebook-ээс жишээлбэл цаас нөхцөн тийм дүрм гэдэг юм бол байхгүй. Мэдээж хэрэг бага зардалаар маркетинг явуулах тусмаа биднэрт ашигтай сайн байна гэсэн үг. За энэний дараагийнх нь болохоор CTR гэдэг үзүүлэлт байна те. Click through rate гэдэг үзүүлэлт. Энэ болохоор 5%. 519% гэж байна те. Энэ бол 1.5-аас дээшээ байх ёстой гэж хэлдэг. Одоо тийм миний одоо авсан сургалтууд дээр хэлдэг юм нь бол тийм 1.5%-аас дээшээ байвал сайн байна гэдгийг одоо илэрхийлж байна гэсэн үг. 5% гэдэг бол бас боломжийн гайн өндөр тоо байна гэж ойлгож болно. За энэний дараагийнх нь болохоор CPM буюу cost per thousand impression гэдгийг хэлж байгаа. CPM нь 1000 хүн тутам харагдахад хэдэн долларын зарлага гарч байгаа вэ гэдгийг одоо харуулж байна. Энэ бол 20-оос $25 орчим байх ёстой. А гэхдээ зарим тохиолдолд бүр $40, $50 хүрсэн мөртлөөсөн таны явуулж байгаа кампайн чинь одоо ингэ ашигтай яваад байх юм тохиолдлууд бас гардаг. Тэгэхээр бас 100% энэ зөвхөн энийг хараад шийдвэрээ гаргаад байна гэсэн үг биш. Ерөнхийд нь таны явуулж байгаа кампайн чинь ашигтай байна уу үгүй юу гэдэг харж иж бас шийдвэрээ гаргахгүй бол энэ хэдхэн үзүүлэлтээр харчаал одоо 25-аас дээшээ гараа авчлаа. За энийг унтраая гэж бас шийдвэрээ гаргаж болохгүй. Аль болох олон юмнуудыг бүгдээр ингэ харьцуулж агаад за одоо энэ үеэр нь боломжийн байна, гайгүй байна. За энийг унтраа, энийг нь үргэлжлүүлээ явуулъя гэдэг ч юм иймэрхүү шийдвэрүүдээ гаргах хэрэгтэй гэсэн үг. За дараагийнх нь add to cart буюу мэдээж хэрэг сагсандаа хийж байгаа тэр тоог үзүүлэлтүүдийг хэлж байна те. Сагсандаа хэдэн хүн сагсандаа хийцэн бэ? Яаж байгаа вэ гэдгийг харуулж байна. За энэний дараагийн нь болохоор purchase буюу худалдаа авалт. Хэдэн хүн худалдаа авалт хийж байгаа вэ гэдэг тоог энэ дээр харуулж байна. За энэний дараагийн нь болохоор purchase conversion value буюу энэ 24 ширхэг худалдаа авалт хийсэн нь нийтдээ хэдэн долларын борлуулалт авчирсан юм бэ гэдэг тоог харуулж байна гэсэн үг. За энэний дараагийн үзүүлэлт. За энэ бол хамгийн чухал үзүүлэлт байдаг. Энэ ROAS гэж нэрлэдэг. Return on ad spend гэж нэрлэж байгаа. Энэ одоо ямар үзүүлэлт юм бэ гэхээр $1 Facebook руу хийгээд буцаагаад хэдэн долларын одоо ашигтай хэдэн доллар болгож буцаж гаргаж ирж авч байгаа вэ гэдэг энгийнээр тайлбарлавал ингээд ойлгочих болно. $282 гэж энэ дээр ROAS-ийн тоон ингэж гарч ирж байна те. $282. Тэгээ энэ ROAS-ийг одоо хэмждэг юм одоо томьёо шиг юм байдаг. Энийг бол Google дээр харах юм бол зөндөө байгаа. Энэ томьёог нь болохоор нийт хэдэн долларын одоо cost буюу бүтээгдэхүүний чинь өртгөн хийдэн, shipping cost нь хийдэн, өөр бусад одоо package байдаг юм уу те, transaction fee гэх мэтчлэн ингээд бүх зардлуудаа нэмж яагаад гаргаж ирдэг нэг юм томьёо байдаг. Тэгээ энэгээр ер нь оруулаад ингээд хараад үзэхээр миний туршлагаас харахад ROAS нь ойролцоогоор 1.4-өөс 1.6-гийн хооронд байх юм бол break even байдаг. Break even буюу алдагдaltaй ч биш, ашигтай ч биш, яг ингээд баланслаад явж байна гэсэн. За 1.6-аас ч юм уу 5-аас ч юм уу дээшлээд ирэхээр ашигтай ажиллаж байна. Тэрнээс доошогоо бол ашиггүй ажиллаж байна гэдэг ийм тоог илэрхийлдэг. Гэтэ энэ бол Facebook заримдаа бол одоо 100% ингээд track хийж чаддгүй. Бүх борлуулалтыг ингээд яг ингээд гоё амжилттайгаар ингээд track хийгээд бүртгээд аваад чаддаггүй. Зарим тохиолдолд алддаг. Заримдаа over track буюу нэг захиалгыг хоёр захиалга гэж бүртгэж аваад байдаг. Тэгэхээр энэ дээр бас юм алдаа гардаг. Тэгэхээр энийг яадаг вэ гэхээр triple whale ч гэдэг юм уу те, true profit ч гэдэг юм уу, бусад одоо юм Shopify-тай хамтарч ажилладаг юм платформуд байдаг. Энэ метриксүүдийг бүр амар наривчлалтайгаар ингэж авдаг юм
платформуд байдаг. Ийм платформуд, ийм аппликейшнуудыг ашиглаад явах юм бол энэ бүр 100% accurate гарах боломжтой юм байдаг юм аа. За энэ болохоор дөрөвчийнхтэй яг энэтэйг адилхан юм үзүүлэлт байна. За хамгийн сүүлийн үзүүлэлт. За энэ frequency гэдэг юм үзүүлэлт байгаа. За энэ бол бас их чухал үзүүлэлт байгаа. Frequency гэдэг нь бол давтамж гэж ойлгож болно. Нэг үгээр хэлэх юм бол 137 гэдэг энэ тоо гарч ирж байна тийм. Тэгэхээр нэг хүнд дунджаар 137 удаа давтамжтайгаар харагдлаа гэсэн үг тийм. Тэгэхээр энэ тоо нь ингээд нэмэгдээд 2 болоо, 3 болоо, 4 болоо, 5 болоод ингээд яваад ах юм бол нэг хүнд таны одоо явуулж байгаа advertisement чинь 4 удаа, 5 удаа харагдлаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүнийг уйдаж эхэлж гин гэсэн үг. Дахин харагдаад ахаар уйдаж гин. Уйдаагаад тэгээ нөгөө хүн маань одоо харахгүй байна, үзэхгүй байна, дахин харсаар байж тэрийг авахгүй байна гэдэг бол энэ муу үзүүлэлт. Тэгэхээр энэ frequency гэдэг тоон ингээд нэмэгдээд ирэх тусмаа та хурдхан шиг тэр creative гэдэг юм а сольж шин одоо advertisement-ууд явуулж эхлэхгүй бол хитрхи уйдаагаад тэгээ дээрэс нь Facebook ингэж frequency-ийн тоон ингээд нэмэгдээд ирэхлээр бүх энэ саяны миний урд нь дурдсан тоонууд энэ костууд, зардлууд ингээд нэмэгдээд эхэлдэг. Тэгэхээр аль болох frequency-г бага байлгах хэрэгтэй. За энэ бол ингээд Facebook дээрх одоо ард нь байдаг тийм энэ бүх метриксүүдийг хэлж байгаа. Энэ метриксүүдийг энэ columns гэдэг энэ хэсэг рүү орж агаад тэгээд customize хийгээд ингээд бүгдэрийг одоо ингээд өөрийнхөө хүсснээр дээш доош нь болгоод өөрчлөөд янзлаад алийг нь хармаар байгаа, алийг нь болимоор байгаа, яаж байгаа, яах юм бэ гэдэг ингээд customize хийгээд явж болноо. Тэгэхээр миний саяны ингээд явуулсан юг та скриншот хийж аваад ч юм уу те. Тэгээ за яг энэ хэсэг тийм ингэж харьяа гэд колумнуудыг нь өөрсдийнхөө одоо хүссэн байдлаар ингээд customize хийж болноо. За нэг ингээд Facebook дээр саяны метриксүүдийг уншаа сурчих юм бол миний түрүүчийн хэлдэг TikTok, Instagram, Pinterest, за эсвэл Snapchat, YouTube, Google ч гэдэг юм уу бусад энэ төлбөртэй зарчлагаа явуулдаг энэ бүх платформуудыг давхар бас уншаа сурч болно. Бүгдээрээ адилхан байгаа. Бүгдээрээ адилхан яг ийм метриксүүдтэй адилхан төстэй ийм явдаг юм аа. За энэний дараа дахиад нэг ярих чухал юм байгаа. За энэ нь юу вэ гэхлээр за сая бол бид нар энэ Facebook дээрх юу бол одоо ард нь юу болоод байгаа юм бэ? Яаж байгаа юм бэ гэдгийг бид нар ингээд хараад хэмжээд сурчлаа гэсэн үг тийм ээ. За тэгвэл Facebook дээрээсээ дараа нь одоо юу руугаа өсөрж орж ирж байна. Онлайн дэлгүүр рүү өсөрж орж ирээд тэрний дараа юу болж байгаа гэдгийг дахиад бид нар одоо уншиж сурах хэрэгтэй гэсэн үг тийм ээ. Тэгэхгүй зөвхөн Facebook дээрхээ сурчаад дараа нь юу болж байгаа гэдгийг сурахгүй бол бас болохгүй гэсэн. За энэ бол маш чухал. Энэ бол ер нь бол sales funnel гэдэг юм чинь тийм юулүрэн аргаар монголоор бол юулүрэн аргаар ингэж явагдаж идэг. Тэгээ энэ юулүрээ зарим тохиолдолд 3 хуваадаг, зарим тохиолдолд бол e-commerce дээр ер нь бол 2 хуваадаг. Top of funnel гэж одоо үздэг, bottom of funnel гэдэг доотлын хэсгийг нь тэгж нэрлэдэг. Top of funnel гэдэг нь болохоор миний саяны ярьдаг одоо энэ Facebook дээр болж байгаа бүх процессуудыг ер нь бол top of funnel гэж үзээд байгаа юм. За тэрний доотлынх нь болохоор bottom of funnel буюу тэр Facebook-ээр дамжаад онлайн дэлгүүр рүү ороод ирсэн хойно юу болоод байгаа вэ гэдгийг хэмждэг нэгжүүд байгаа. За одоо хэдүүл энэний талаар ярилцъя. Энэ дээр ерөнхийд нь үндсэн 3 юм байгаа. За нэгдүгээрт нь болохоор ATC гэдэг үзүүлэлт байдаг. Add to cart гэдэг хэлж байгаа тийм ATC. ATC нь болохоор ойролцоогоор 8-аас 12% байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол таны онлайн дэлгүүр рүү 100 хүн орж ирлээ гэж бодъё тийм ээ. 100 хүн орж ирэх юм бол 8-аас 12 хүн нь заавал одоо add to cart буюу сагсандаан хийж явах хэрэгтэй. Сагсандаан таны барааг хийж явах хэрэгтэй. За энэ хэрвээ үзүүлэлтэнд хүрэхгүй бол энэ юуг илэрхийлж байгаа вэ гэхээр таны дээр бараа бүтээгдэхүүн чинь хүний сонирхлыг татахгүй байна. Сагсандаан хийх ямар ч одоо тийм учир шалтгааныг өгөхгүй байна гэсэн үг. Тэгэхээр энийг яаж сайжруулж болох вэ гэхээр та онлайн дэлгүүрээ илүү trustworthy буюу итгэл төрүүлэх тал дээр нь ажиллах хэрэгтэй тийм ээ. Өнгө, чанар, зургийн чанар, видеоны чанар тэгээ одоо ямар нэгэн одоо size-тай бүтээгдэхүүн зарж байгаа бол тэр size-аа маш ойлгомжтой болох хэрэгтэй. Илүү мэдээллүүдийг илүү сайн дэлгэрэнгүй болгох хэрэгтэй. Гэх мэтчлэнгээр ерөнхийд нь энэ дэлгүүрийн онлайн дэлгүүрийн чанарыг нь сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Тэгэх юм бол 8-аас 12% хүрнэ. Энээс дээшээ гэвэл мэдээж хэрэг бүр сайн гэсэн.
За дараагийн нэг үзүүлэлт нь болохоор initial checkout гэдэг үзүүлэлт байдаг. Initial checkout гэдэг нь болохоор add to cart хийчээд дараа нь checkout гэдэг баттон дээр дарж байгааг хэлж байгаа. Тэгээд дарж яана гэдэг маань тухайн хүн бас худалдаж авах сонирхол нь төрж ийн сонирхолтой байна гэсэн үг тийм ээ. Гэхдээ худалдаж авахгүйгээр буцаагаар авчиж байгаа. Ийм хүмүүсийг initial checkout-н дээр дарсан ийм хүмүүсийг хэлдэг. За тэгэхээр initial checkout нь add to cart-ийн чинь 50% байдаг. Өөрөөр хэлэх юм бол 10 хүн add to cart хийсэн бол 5% нь initial checkout дээр заавал дарж явах хэрэгтэй. Хэрвээ энэ дээр дарахгүй байх юм бол энэ хүмүүс бас ямар нэг юм болохгүй байх гэсэн. Жишээлх юм бол shipping cost буюу төлбөрийн shipping хийж байгаа төлбөр нь өндөр байна. Тэгэхээр энийг нь багасгах хэрэгтэй. Эсвэл бүр үнэгүй shipping санал болгох хэрэгтэй. За эсвэл юу гэдгийг нэ shipping хэр удаан байх юм. Би худалдаж авлаа гэхэд миний гар дээр хизээ ирэх юм бэ гэдэг тэр мэдээлүүд нь ойлгомжгүй, тодорхойгүй байна ч гэдэг юм уу те. Гих мэтчлэнгээр энэ үзүүлэлтүүдийг сайжруулахын тулд авдаг юм арга хэмжээнүүдээр нь авах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ үзүүлэлтэнд хүрдэггүй. За дараагийн metrics нь юу вэ гэхээр purchase буюу conversion rate гэдэг үзүүлэлт байдаг тийм. Энэ нь болохоор initial checkout-ийн дахиад 50% байна. За өөрөөр хэлэх юм бол 5% сая initial check 5 хүн нь initial checkout хийцэн тийм. За тэгэнгүүт энэнийх нь дахиад 50% буюу 2.5 хүн нь худалдаа авалт хийж явах хэрэгтэй. 2.5%. 2.5 буюу тэрнээс дээшээ. 2.5 гэдэг бол хамгийн бага юу хэлж байгаа. Хувийг хэлж байгаа. Тэрнээс дээшээ байдаг. 5%, 6%, 7% бүр зарим бүр 10% ч хүртэл хүрдэг ийм дэлгүүрүүд байдаг. Тэгэхээр 2.5 бол хамгийн бага. Тэгэхээр энэ бас энэ дээр хүрэхгүй бол таны дэлгүүр бас л trustworthy харагдахгүй байна. Хүнд итгэл төрүүлэхгүй байна. Shipping юмнууд нь тодорхой биш байна. Худалдаж авсны дараа хизээ хүрэх юм, яах юм, тэ ямар нэгэн хаяг байхгүй, утасны дугаар байхгүй. Ингээд ер нь энэ дэлгүүр чинь цаанаа ерөөсөө итгэл төрүүлэхгүй байна гэдэг ийм шалтгааныг хэлж байгаамаа. Тэгээд саяны дээр миний хэлдэг тэр бүх дээдлийн үзүүлэлт нь болохоор bottom top of funnel буюу Facebook-ийн үзүүлэлтүүд, тэгээд доошоогоо bottom of funnel буюу Shopify-ийн үзүүлэлтүүдийг хэлээд юулэрийн аргаар явсаар байгаад хамгийн сүүлд нь борлуулалт хийгдээд sale болоод ингэ гардаг. Энэ процессыг хэлээд байгаамаа. За ингээд энэ метриксүүдийг маш сайн унших хэрэгтэй, маш сайн уншиж сурах хэрэгтэй. Тэгжээж бид нэр бизнесээ дээрээс нь хараад хаана нь юу болж байна, хаана нь юуг засах уу, за одоо энэ дээр ийм болохгүй байгаа маань энийг ингэж хийе гэдэг бүх шийдвэрүүдийг гаргах боломжийг бидэрт олгож байна гэсэн үг юм аа. За ингээд өнөөдрийн хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд таалагдсан байх гэж найдаж байна. Энийг дахин үзээрэй. Мэдгүй байх юм бол дахин үзээд болохгүй бол Google дээр YouTube дээрээс хараад ингэж бүгднгийн сайхан баталгаажуулж дахиад өөр дээр ажиллаарай. Тэгжиж өөрийн болгож аавын шүү. Энэ бол маш чухал хэрэгтэй юм хичээл байгаа. Тэгээд дараагийнхаа хичээлээр хэдүүлээ уулзцгаая. Түр баяртай.